Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинтж битгийлээр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-ээс дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын нэвтрүүлэг маань нэмэг 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсож үзэх боломжтой байгаа шүү гэж хэлэхэд таатай байна. За ингээд 2026 оны 5 дугаар сарын 15-ны баасан гаригийн үдэш болж байна. Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 11 минут. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука, найруулагч Эрдэнэ Мөнхнөр ажиллаж байна. Бид баасан гаригийн дугаараараа гэр бүлд тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албанд ирсэн захианаас уншиж өгөөд тэгэд энэ тухайгаа сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр эхлээд хөтлөгч нь захиагаа хүргэж нь тэгээд дараа нь шууд эфирийн 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаарыг нээ. Тэгээд сонсогчд маань орж ирээ захиагаа сонсоод сэдвийн дагуу бид нартэй ярилцаараа тэгээд мэдээж холбогдоод ярилцахаараа өөрөөсөө одоо юу гэдэг юм бэ санаа зовж ичиж имээхгүй ярилцахыг хүсье. Яагаад гэвэл таны дугаарыг бусдад зарлахгүй, мөн таны хоолойг өөрчилж сонсгох тул таны хинч таних боломжгүй байгаа. Бас хажуугаар нь бас ярихдаа мэдээж бид эдийн яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг бас хүсэж байгаа шүү. За ингээд захиа руу орцгоё. Сайн байна уу? Унтлагын өрөө нэвтрүүлгийн хамт олонд шөнийн мэнд хүргэе. Нэрийг минь сайн нууцлаад өгөөрэй. Би 30 гаруй настай энгийн л нэг монгол залуу. Энэ захиаг бичих болсон шалтгаан маань нэг талаасаа ичмээр, нөгөө талаасаа үннээ хэлж сэтгэлээ онгойлгох гэсэн. Би 2 жилийн өмнө нэг тайчдаг клубт ажилладаг байсан бүсгүйтэй танилцсан. Олон хүн сонсоод чи солиороо юу? Тэнэг үү гэх байсан. Гэхдээ би тэр хүнийг анх хараад л шууд дүгнээгүй. Гэхдээ сэтгэл минь татагтаад байсан болохоор яа харахгүй л сэтгэлээ илчилж үерхэж эхэлсэн. Үерхэж байх хугацаанд ажлаас нь гаргаж өөрийн хувийн бизнес нээж өглөө. Ингээд тэр тайчдаг клубээсээ бүрэн холдож бид ч дотносоор гэрэлсэн. Яг вэ мөнгөний шаардлагаас тийм ажил хийж байсан ч яриа нь ухаалаг сайхан бүсгүй. Надаас 8 насаар дүү. Нэг гэрт ороод амьдрахад хоол унд сайтай халамжтай бүсгүй. Бид хүүхэдтэй болж амжаагүй байгаа ч мэдээж сайн ээж болно гэж боддог. Гэхдээ сайнны хажуугаар саар зүйл олон л доо. Би өмнө нь тайчих клубт ажилладаг байсныг нь бодоод заримдаа жаахан эргэлзэх үе байдаг. Олон залуустай уулзаж учирч байсан болохоор одоо зөвхөн надтай байхаар хангалтгүй байдаг байх таа л гэж боддог. Заримдаа шөнө орой танихгүй дугаараас дуудлага ирнэ. Уцаа авахгүй байдаг ч гэсэн хин нэгэн залуу уулзах гэдэл залгаж байна гэж боддог. Би байхгүй байсан бол уулзгал байсан байх таа гэсэн юм шиг бодно. Бас найзуудтайгаа хаяаны гарахаараа их оройтно. Бүр шөнийн 3-4-өөс нааш ирэхгүй. Залгахаар заримдаа аавн заримдаа авахгүй ч үйтг байна. Уг нь би хайртай л юм гэмн даанч жаахан итгэжил чадахгүй байгаад байна. Уг нь нөгөө засарсан юу заяаны хань гэдэг үг байдаг да. Тэрэн шиг л бодогдоод байх юм. Залуу насандаа үзэх юм уу үдсэн бүсгүй хүн одоо уг нь нэх илүү зүйл өсөхгүй байхдаа надад үнэнч байна байхдаа л гэж бодоод байдгийн. Үнэхээр тийм байх уу? Эсвэл намайг ашиглаж амьдралаа босгоод хаяад явчихгүй байгаа. Бүр хуучнаа дурсаад намайг араар тавиад байхгүй байгаа гэдэл айх юм зөндөө байна. Ер нь ийм хүнтэй сууж байсан хүн байвал ямар байдгийг нь хэлээд өгөөч. Яахав ихэнх нь өмнө нь юу хийж байсныг нь мэдэхгүй суучдаг л гэсэн. Эсвэл заавал ийм ажил хийж байгаагүй ч өмнө нь жаахан явдал суудлын ихтэй хүнтэй суусан хүн байвал ямар байдгийг нь зөвлөөд туршлагаасаа хуваалцаад өгөөрэй. Баярлалаа.
За, ийм сонирхолтой захиа ирсэн байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол засарсан юу, заяаны хань гэж үнэн үү? Яг энэ сэдвээр ярилцсанаа. Танд иймэрхүү түүх туршлага байвал эсвэл таны хин нэгэн таньдаг хүнд тохиолдсон бол бидэнтэй холбогдож туршлагаасаа хуваалцаарай. Тэгэд хэлсэнчлэн таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчлөх тул хинч таныг таньж мэдэх боломжгүй байгаа. Тиймээс та айж имэх, ичих санаа зовох зүйлгүйгээр ярилцаарай. Тэгээд таны яриа, бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор Монголын бүх аймагуудад дэлхийн 169 оронд сонсогдож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хүсэж байна. За, сонсогч та ч гэсэн өөр тохиолдсон насан туршидчдын хөгжилтэй болон сонирхолтой түүх, асуудлуудынхаа талаар мөн хүндхэн түүхүүд энэ бүхнийхээ талаар бидэнд захиа бичиж явуулахыг хүсвэл ариун billg@mjlradio.com хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. За, одоо лайв үзэж байгаа бүх унтлагын өрөөнийхөө сайхнуудад энэ үчи мэндийг хүргье. Сайхан амарцгааж байна уу? Та хэд маань хаана найзгааж байна? Одоо 5 дахь болсон чинь зүгээр бүгдээрээ нөгөө баасан гаргийнхаа, баасан ахынхаа төрсөдөр тэмдэглэхэд ийш тийшээ явж байгаа хүмүүс ч байгаа л байх л та тийм ээ. Тэгэхээр сонсож байгаа газартаа сонсогчдод мэдчилгээ хүргэж байна. Тэгээ бүгдэнд нь өчийн мэндэ манайхан. Та нар маань үнэхээр мундаг байгаа шүү. Тэгээ дэмжиж бас комент, лайк, шеэр тэ харамгүй зүрх лайка илгээдэгт маш их баярлалаа. За, ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр орж ирээд энэ талаар юу гэж бодож байна? Засарсан юу, заяаны хань гэдэг үг үнэн үү? Аль эсвэл за худлаа юм байл нь штэ. Нэгэнтэй л иймэрхүү байдгийн бол юу гэх юм бэ? Тим замаар орцсон хүн бол гэдэг ч юм уу те. Угаасаа худлаа юм бэлээ дээ. Нөгөө нэг татчих гаргах хэцүү юм бэлээ гэдэг ч юм уу. Энэ талаараа ингээд бөөнөрөө чөлөөтгөөр ингээ хоорондоо үзэл бодлоо хуваалцъя. Эхний сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. 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 За, өчиг мэндэ өчиг сайхан өнгөрөөж байна уу? Өчиг сайхан өнгөрөөж байна. За энэ талаар холбогддог гэж штэ. Өмнө нь өөрчлөгдсөн штэ. Өөрчлөгдсөн бүр танихгүй байна. За энэ тал дээр юу гэж бодож байна? Хүн янз байдаг хата. Би ордон нэг бүр би мэдсэн тийм үнэтэй. За. Ордон жил чантраа. Би үнэлдэг хүнтэй яасан? 4 жил стандартс юм аа. За. Тэгээд ерөөсө би өөрөө мэддэг байсан болоо тэр юм уу? Ерөөсө нэг болж өгдөг юм билээ. Болж өгдөг юм билээ. За, тэгвэл яг тэр хүнтэйгээ 4 жилийн хугацаанд хамт амьдраад хамтран амьдрагч маягаар амьдарч исэн юм байна штэ. Тэгэхээр өөрийг нь яг би үнэлдэг багт нь тэр хүнтэй танилцсан гэсэн үг. Тэр хүнээс үйлчлэгийг аваад. За, бараг л. За, тэгвэл захианы эзэнтэй ер нь бол нэлээд өгөж очихл юм байна л да. Зовлон нэгтэй юм байна та хоёр. За, тэгээд яг мэддэг учраас сэтгэлд юм байгаад байдаг гэж үү? Ер нь тэгэл яг түрүүний хэлдэг шиг нэг шүн мөн утастаал гэдэг тэгэл тэндээс нь яхан хэрүүл мөрөл маягийн болоод. Ер нь тэгэл тэр нөгөө ажил нөгөө мэрэгжлийн юм доолс амар л та. Тэгээд тэрнгэрээ нарийн мэрэгжил эзэмшсэн юм болохоор тий. За. Тэгээд өөрөө тийм бас өөрөө хичээсэн баг. Тэгээд миний хувьд бол тэгээд нэг л олжгүй байсан л та тэгээд. Гэхдээ ер нь бол болох гэд нилээн зурлцсан юм шүү. 4 жил гэдэг чинь их хугацаа шүү. Тийм байна. Тэгэхээр бие биендээ үнэхээр хайр сэтгэлтэй болоод хамт амьдарч исэн байлгүй дээ. Тийм байлгүй дээ. Харин та мэдэхгүй бол би мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд өөрөө ч тэгээд нилээн бас жоохон зэрэглэн хөөхөн хөө. За, тэгээ хамт байгаа хугацаанд нь ер нь бол өөрийг чинь магадгүй өөр өрөөл нэгэнтэй араар тавьж исэн ч юм уу, тиймэрхүү мэдрэмж, тиймэрхүү хандлага гаргаж исэн үү? Би магадгүй боддог. Би бол гараагүй л мэдээгүй.
Тэгээ магадгүй л гэж бодогдоод байт юм гэлээ. Ер нь бол байнгын л нэг тийм харын сэтгэл байгаад байсан баг тийм ээ. Би ч өөрөө ер нь өөрөө 50 хүнтэй. Ааха. Тэгээ нэг яагаад гэдэгтэй болчихвол тэгээд тэгсэрнээ цаана бодогдоод байт. За тэр секс тэр орон жилийн ажилтаа болстой. Стон сак. Гал. Аймараа. За. Өөрөөс тийм явсан. Тэгээ одоо чимээр олон жилийн өмнө л дөө. Тэгээ одоо би ч өөрөө сайхан ханижтэй өрөвхтөдтэй батсан. Тэгээ амдаа сайхан тэшээс. Яасаа л одоо хаана юу гэж бодох юм бол гадаалгаас бодогдсон юм аа. Ханижилтэй болсон болов нөгөө ажиллаа хийж байгаа болов өнтер гэдэг. Тийм. Гэтэ өөрөө жоохон бас сэргэлэн тийм охин л даа. Тэгээд өөрөө одоо би харж тэр өөрөө бүр гүнзгий халтгаад орцоогүй л гэж бодсон шүү дээ. За. Тэгээд сэргэл татаад бодож явдаг. Тэглгүй яхаа хүн чи одоо тэгээд өөрийнхөө хайртай дуртай хүнийг бол нэг тиймэрхүү юм хийгээд буруу зүрх юм хийгээ буруу хүмүүстэй орооцолтоод байхыг хүсэхгүй үстэй угаасаа тийм ээ. Тийм. Тэгтээ би тэгэл годомжийн тайрал би анилтаа явж чадаар би өөр зэрэгхгээр сайн байна уу? Таарч ирсэн юм уу? Тэгээд би тэжмэнтий гэж боддог шүү Аа дээ. тааруул. Ааха. За. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За. За ер нь бол хүмүүсийн одоо үзэж туулж байгаа амьдрал чинь харилцан адилгүй шүү дээ. Хүн болгон л өөрийнхөө одоо жамын дагуу гэдэг ч юм уу те өөрсдийнхөө сонголтоороо бас ингээд амьдарч байгаа гэдэгт би итгэдэг. Тэгэхээр магадгүй одоо яг саяны сонсогч шиг энэ захианы эзэн шиг тийм харин сэтгэлтэй хүн байлаа гэхэд сайхан хань мэн те. За өмнө нь ингээл үсттэй залуу хүн байсан цалгаал үзгэдэг ч юм уу те. Одоо өстө сайхан л амьдарч штэ. Ямар ч асуудалгүй гэх бас хүмүүс байхыг үгүйсгэхгүй. За дараагийн сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. За радио унтраагаарай. За радио унтраагаарай. Спикер амар сонсогдож байна. Дог нь босч юм те. Ааха. За ер нь бол унтраач. За баярлалаа. За үчиг сайхан өнгөрөөж гинөө. За сэдв болохоор засарсан юу заяаны хань гэдэг үг. Зөв үү? Энэ худлаа юу? Ер нь ортой юу? Яг зүгээр надад бол яг миний амьдралд яг тохиолдсон бол байхгүй. Гэхдээ зүгээр манай ойрын найз нөхдийн хувьд бол яг ийм хүчил тохиолдож байсан. За. Гэхдээ захианы эзэн бол яг бие үнэлдэг биш. Пол Данцер охинтой одоо найзж үрсэн юм байл шүү дээ. Саяны оролцогчийн хувьд бол бие үнэлж энэ хоёр ч хоорондоо хоёр өөр ойлголттой. Тэгээ Пол Данцер охтуудыг бие үнэлдэг муу хүн гэж хэлж болохгүй л дээ. Тэгээд миний хувьд бол одоо нөхөр ах маань бие үнэлдэг юм битээ суусан. За бүр бие үнэлдэг. За. Өөрөө мэддэг байсан юм байна. Тэгээ бид нар тухайн үед тэр шийдвэрийг сонсоод гайхдаг байсан л да манай найзууд. Зүгээр үү, мэдрэлчин зүгээр үү гэдэг үү? За яг л. За. Мэдрэлэн зүгээр үү одоо яаж байгаа юм бол тэгсэн чинь одоо өнөөдөр одоо 3-4 хүүхэдтэй. Өнөөдөр сайхан л айлна. За. Тэгээ мууц юм бол байхгүй. Тэгээд ер нь бол нэг талаараа бие үнэлдэг эмэгтэй хүн бол бас нэг талаараа амьдралаа залгуулах гад явж байгаа хүмүүс байж болно. Зарим нь бол үнэхээр зүгээр амар хэлбэрээр мөнгө олох гад явж иж болно. Хацсан ойлголттой. Зөв. Тухайн эмэгтэйг сайхан аваа яваад ар гэрээ сайхан авч явж байгаа залуучууд бол тэр хүнийг бол замын засаад амьдрал нь сайхан болно л та. Баггүй юм байхгүй шүү дээ. Зөв. За тэгэхээр бол ер нь бол миний үзэл бодол хамгийн гол нь яг тэр захианы эзэн бол бие үнэлжтэй хамт амьдарч байгаа гэж хэлээгүй шүү. Тэгэхээр даяаны нөгөө засарсан юу даяаны айн гэдэг нэр авчилж байгаа юм болоо гэж би ойлгоод байна л та. За холбогдож өөрийнхөө бас байр суурийг илэрхийлсэн маш их баярлалаа.
За. За өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За. За яста яг голыг нь олоод хэллээ гэдэг шиг юм боллоо тийм үү. За ялангуяа бид нар чинь одоо тайчих клубт ажилдаг бүжигчин эмэгтэйчүүдийг ч вэ нүү, эрчүүдийг ч вэ нүү бас нэг юм тийм буруу суугаар, буруу өнцгөөс хараад идэг юм шиг надад санагддаг аа. За гадаадын орнуудад бол энэ бол зүгээр нэг ажил мэргэжил тий. Би эмч, би багш гэдэг шиг яг л мэргэжлэрээ ингэж харагддаг байхгүй юу? Хүмүүс нэг айхтар чи тайчхад ингээд ажилтдаг юм байна, чи тайчдаг юм байна гэдэг нэг өөрийг чинь одоо карьерийг чинь доош нь хийгээд ч юм уу те бусад хүмүүсээс ялгарлаад идэг тийм хандлага бол харьцангуй гайгүй. Харин Монголд бол сүүлийн бас нэг хэдэн жилдээ бас нэлээд гайгүй хүмүүс ойлгодог болсон гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь тэр хүн нь өөрөө одоо магадгүй биеэ үнэлдэгч вэ нүү, аль эсвэл тайчхад ажилдагч вэ нүү, тэр хүн нь өөрөө зөв байж болно шүү дээ. Шаардлагаар ажил хийдэгтэй тиймэрхүү зүйлд орцсон. Одоо Pretty Woman буюу нэг хөрхэн эмэгтэйгээ Julia Roberts-ийн Richard Gere хоёрын тоглосон киноноос баг жишээ авахар байж болох юм шүү. Засарсан юу заяаны хань байж болно гэдэг үнцгийг бас хэлэх гээд байна л да. За дараагийн сонсогч авъя. MJL радио. MJL радио холбогдсон байна. Баярлалаа. За өчиг минь өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Тасаар байх уу. Тасарсан хүмүүстэй тасарсан дөндөө жишээ биш үү? За өөрт нь ямар нэгэн ариун жишээ байна уу? Баяр байх уу. Би яг тийм хүн авсан шүү дээ. За яри. Сонсъё сонирхолтой. Мэдхгүй л байгаа юм да. Нэг энэ нотогтой одоо энэ хүнтэй явуулж ирсэн байгаа. Тийм тэгэл хот руу орж ирэл минь чинь танилцаал тэр ганц нэг ирж чал. Тэгэл соччих юм. За нутагтаа нэг хүнтэй явуулсан байгаа юм гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг хүнтэй явуултахаараа тэгээд бас тийм явдалтай болчт юм уу? Нэг гэж яриаг шүү дээ би. Нэг гэж сонссон. Нутагтаа нилээ хэдэн хүнтэй юм уу тийм ээ? Тийм таарч болонтоо ногчтой явсан гэдэг юм. За тэгээд жирэмсэн чи удаагүй аасан ч юм уу. Элементээр суула. Жирэмсэн бодоод 4-5 хүүхдээ гаргаж гэл. За та одоо хэдэн жил болсон? 15 жил болж. Ямар гоё юм бэ? Тэгээд хоорч ирсэн юм байдгүй. Ер нь бол одоо тийм байдгүй шүү дээ. Хоёр виндэ нэгтэй. Бивнес нуухан байхгүй. Яг. Тэгэхээр өөрөө бол бас айгүй гоё эр хүн байна л да хань ижил гэх юм уу. Яг тэрийг нь мэддэг одоо мэдэж авчаа ч юм уу тэрийг нь одоо сөхөж ирээл янз бүрийн хэрүүл уралд оруулаад авах юм бол айгүй хэцүү байхгүй юу? Тийм битгэс нэг хөвгөж явахтаа болохоос өмнө нэг жоохон асуудал байдгүй яг. Тэг хүүхдээ болоод миний яг дур гараад ирлээ яг. Тэгээд өнгөрсөнд нь орхиод зөвхөн ирээд үгүй тийм үстэй. Тэгээд яа. Тэгээд 20 настай ахын хүүхдээ суулаа. Их чинь 17-8 дахь болоод нотыг хамтагаад байгаа нэг чөлөөтэй үтсэн байгаа. Зөв. Дээрээс бүгд л үтж байгаа. Яг яарэ штэ. Тийм. Би ингэж алдж онж авсан гэж. Хамгийн гол нь одоо яг хажуудах хандаа худлаа байгаагүй хамаг үннээ хэлээд ийм тийм байсан гэд яриа сууна гэдэг чинь өөрөө бас айгүй гоё байхгүй юу? Тийм л тэгээд нөгөө гол нь ихтэй бас зүгээр байгаагүй. Тэс бас нэг найзаа гэж байгаа бас. За. Найзаа гэж чинь нөгөө юм сонор алхаад явчих штэ. Тэгээд за чи юм биш хөө гэж синхронс. Тэгэл нэлээд одоо үерхэл 4 жил үерхэл хөгтөө болсон та. За яг үерхлийнхаа хугацаанд одоо хамт байгаа жилүүдтэй болохоор ер нь бол араараа тавиулж байгаагүй гэсэн үг үү? Үгүй тэр асуудал ахгүй. За тэгвэл яг юу хийсэн болохоор ч юм уу танаас өөрөөс чинь одоо юуг харсан болохоор эмхтэй хүн тэр зангаа болоод ч юм уу те танаа тэгээд за одоо би ингээд чамдаа үнэнч бай гэдэг одоо төвшөнд хүрсэн гэж бодож байна. Тэр нэг одоо юу гэдэг юу гэдэг били ханам жавч үзэх юм.
тийм л байсан байна гэл. Өмнөх хүмүүсээсээ. Тий, дор ханж үтэй юм уу. Тэгээд би чинь бүхэл утгаар нь зааж өгөө тэгэл болгож байгаа юм да. За. Тэгээд ерөөсөө би одоо ямар тэнэг байсан бэ гэдэг би тийм юм ярьдээ шүү дээ. Ааха. Тэгээд зөвхгүй. Тэг хүний л амьдрал юм да, тийм биз дээ. Оо. Тий. Одоо ингээд 10 хэдэн жилийн 4 5 хүүхэдтэй гэдэг чинь өнөр өтгөн гой гэрүүл болсон байна. Оо тэгээд яах вэ? За тэгээ цаашдаа маш олон жил хамт гоё амьдраарай. За. Ер нь бол тэгээд миний яхад ингээд нэг айтайхан зөв замраа очиж юм уу тэгээд мэрд юм аа. За холбогдсон маш их баярлаа. Өчийг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Ямар гоё түүх вэ те. За тэгээд би бас ингэж боддгоо. Хүний өнгөрсөн баларсныг одоо сөхөж ярих. Тийм үү? Эсвэл бол одоо эмэгтэй ч вэ эрэгтэй ч вэ өөрсдөө бас яг ингээд заяанахаа за энэ хүнийг л би заяаныхаа ханийг болгоно. Энэ хүнийг л эхнэр би болно. Энэ хүнийг л би нөхөр нь болно гэж бодож ивэл нэх өнгөрсөн баларсан бас юмнуудаа бас нэг хамаа замбраагүй ярихгүй байсан зүгээр юм шиг санагддээ штэ надаа. Тэр бол зөвхөн миний бодол шүү. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Үчимэндээ. Чимэндээ сайн байна уу? За сайн байна. Өөрөө сайн байна уу? Сайн байна. За засарсан юу заяаны хань гэдэг юм үг байдаг. Энэ хэр ортой үг юм болоо? Эсвэл худлаа байдгүй? Нэг л худлаа байд юм аа. Эсвэл байна гэх үү? За яагаад тэгж бодож байна? Өөр тохиолдсон юм байна уу? Яаж ч бодсон тэгээд тэр замаар явцсан ч одоо тэгээд тэгээд басдаг штэ. Гү одоо тэгээд байдгаа гэд түрүүний сонсогч маань орж ирээд үнэхээр өнөр өндгөө сайхан гэрүүл явж ин гэж байна да. Тэгээд тэрэнд хэр орны эрэгтэй хүн бол итгэхгүй штэ. Яаж бодсон тэгээд тэнэгэл биш бол одоо ямар усууд тэгээд тэнэгэл биш болоо. Байдаг гэж яриад байна. Би өөр гайхаад ингэ харагдаж байна л доо. За тэнэгэл биш бол гээд за яг энэ бол таны үнц. Гэхдээ тэнгээсээ илүү зүгээр тэр хүнтэй үнэхээр хайртай болол тэгэл ямар нэгэн байдлыг хамт даваал гарыг гэж бодсон. Тий. Жаахан гайхаад бодож. Өөрт нь бол янз бүрийн байдлаар ийм одоо бодит жишээ бол байхгүй юм байна шүү дээ. Энэ усуудыг сонсоод байна. Энэ усуудыг сонсоод байна гайхаад байна. За тэгвэл одоо хоёлоо үргэлжлүүлээ сонсъё. Тэгэд холбогдсон маш их баярлалаа. За үнэхээр гайхаж байна гэж холбогдмооргүй байна манайхан. Гол нь энэ тал дээр бас нэг байр суурьтай баймаар байна. Яг тэгвэл бид нар бас цаг гэж үнэтэй дээрэс нь биендээ өөрсдийгөө яг ингээд нээгээд тийм ээ. Ийм зүйл болсон. Энэ дээр би ингэж бодчих. Яагаад гэвэл ийм байд юм биш үү гэдэг өнцгөөс ороод ирэх юм бол тий. Яг л бүгдээр л гайхаж байгаа байхгүй уул нь бол. За MJL радио холбогдсон байна. За рамтэр. Үчимэн төргий үчиг сайхан өнгөрөж байна уу? Сайхан өнгөрөж байна. За энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Яг одоо надад тохиолдож байна л да. За. Сэлээгөө доо өөрчлөгдсөн тий. Тэгсэн. За. Яг эхнэлтэйг 15 жил танилцсан. За. Нилээ явдалтай байсан. Тэр мэдэн. За тэрийг нь яаж бодлох юм? Яаж мэдсэн юм? Найз нөхөд хэлдэг тий. За. Ийм шүү одоо наач энэ варнд ингэж ийсэн гэх. Тэгээд тухайд ч 15 жил өмчөө. Тэгээд нэг танилцал тэгээд нэг утаал тэгээд нэг манай том хөлт орцсон баггүй. За. Тэгээд ямар ч хүүхдээ ахуулна гэхдээ би ахуулахгүй. Гаргая. Тий. Тэгээд амьдсан. За. Тэгээд амьдраад тэгээд олон хүүхдээ болоод. Эхнээ сайхан мэсөө. За. Тэгээд
Тэгээд сүүлдээ бас нэг жоохон одоо нэг хүүхд гараад нэг гэртээ байхлаар юм битүү ууд юм шиг. Яа тийм шиг өөддөг юм шиг он гэж үү? Тий. За. Ер нь тэгээд ууд юм шиг. Аж авахгүй болохоор. За. Тэгэл нөгөө найз нөхдөд уулзсан. Тэгэл найз нөхдөд яагаад тэгэл сүүлд нэг декретийн 3 жилийн дуусаар ажилд орно. Тэгэл ажиллаараа тэгэл нэг 5 өдөр байлаа зэн өдөр. Гараал. За тэгэхээр өөрт нь яг мэдгдснээр бол өөрийг чинь магадгүй араар нь тавиад байгаа юм шиг тийм хандлага гарч ирсэн юм уу? Гоос тавьчих жоох. Бүр ингэж ил тод. Үгүй арай ч ил тод. Ааха. Яаж мэдчихэв тавьсныг нь? Тэгэл мэдэн штэ. Би болохоор яг нэг юм батны нүдээр хараагүй чихээр сонсоогүй ч юм уу те эсвэл яг өөрөө яг за яа харахгүй энэ бол ингээ батны одоо нотлогоотой биш л бол бас ингээ хоосон хардалт яваад байгаа юм биш үстэй гэж бодоод байна. Үгүй тийм байлээ. Ерөөсөө тэгэл анцуул. За. Тэгээ одоо тэгээд яг би мэдхгүй дөрөвсгэж байгаа л да. За. Тэгээ мэдхгүй дөрөвсгэж байгаа. Одоо сална гэх нь одоо хаашаа тий. Энэ олон хүмүүстэй өнцөрүүлэх нь хаашаа. Тэгээд одоо өөрийнхөө тавилантайгаар хэлэрч штэ яг ноосгоолтой. Яг одоогоор бол одоо өөрийнх нь ярьж байгаагаас ингээд ойлгоод авахд сүүлийн хэдэн жил гэдэг чинь яг одоог яриад байна шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо үе дээр бол араараа тавиулж байгаа гэсэн үг үү? Тий, тавьж. Одоо тэгээд яаж тачилж тийм. Гэхдээ яг би ингэж бодож байгаа. Ерөөсөө нэг одоо энэ чи араад чинь нэг бусдад сургамж өгөхгүй гэсэн тийм. Тийм биднэрт бусдад зөвлөгөө өгдөггүй. Гэхдээ өөрсдийнх нь зүгээр нөгөө тийм өөрсдийнх нь зүгээр л байр суурийг илэрхийлж байна. Ерөнхийдөө би тавилантайгаа илэрж байгаа. Өөрөө хүмүүстэйгээ сайн сайхныг гэсэн явж байгаа. Тэгээ одоо ингээд салаад хүмүүстэй ингээд өнцөрүүлэх юм бол миний карьер дуусна. Тэгээ бас нөөцөд бас нэг тодорхой хэмжээний ажил хийдэг. За. Тэгээд бас яаж ойлгох вэ тийм ч. Одоо нэг шагдрал шиг л харагдаж штэ. Ааха. Тэгээ Монголын нэг юм бол угаасаа тэгэл салуул тэгэл шагдрал болно штэ эрэхтэй хүмүүс. За тэгэхээр одоо их нэртэй бол яг ингэж тэгж мэдсэн гэдэг нь хилээгүү гэдэг байгаа тий. Хилж үзээд ярилцсан яа тий. Улаан цай юу үгүй л гэж байгаа. Үгүй гэж. За. Тий. Тэг ярилцгийг гэхээр ер нь ярилцдаг юм уу? Ярилцгаж нэг удаа л оролцсон. Тэгээд үйлч тулаад юу ярилцах вэ? Эсрэг намайг ч. Тэрнээсээс юм болж байна уу? Тий. Тэгээд би одоо зөрүүлэл яах юм бол одоо нэг зөрчлийн тухай хуулиараа яарч авах болно шүү дээ. Ааха. Зөв. Тий. Тэгээд би хайж орчихж байгаа юм. За ерөнхийдөө бол юм байна. Тэгэхээр одоо тэгээд ерөнхийдөө яг эцэст нь дүгнэж хэлэхэд бол за худлаа шүү. Ерөнхийдөө л анханасаа амьдрал зохиох гэж хэлж байгаа бол худлаа байдیں۔ Шүү. Угаасаа зүгээр л хүний хүмүүжил гэдэг чинь гэр бүлийн хүмүүжил амар том чухал юм биш үү? Хүний хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил гэдэг чинь шаалгандаа байдаг. Зөв. Гэж ойлгосон? Аха. Тэгэхээр одоо засарсан юу заяаны хань гэдэг нь биш ээ гэдэг юм тийм. Ингээд нэг сэтгэл биш юм аа уудлаад би одоо хүнд ярьж чадахгүй шүү дээ. Яг. Дотор ингээл бохомдаал ингээл ингээл авахгүй. Ойлгож байна. За ойлголоо. За маш их баярлалаа. Холбогдсонд маш их баярлалаа. За. Яа, баг энэ хүний сэтгэлийн дарамтыг нь бас хамт мэдрэлцээд байна шүү дээ, тий. Тэгэхээр үнэхээр яг юм байр байдал байгаа бол тэгээд үр хөвгтэй бодё гэсэн маш олон эцэг эхчүүд маань байгаа. Тэгээд яг ингээд ярилцах гэхээр ярилцах төвшөнд хүрж ойлголцдоггүй бас хань ижлүүт ч бас байгаа шүү. Тэгэхээр бас үнэхээр хүнд ойлгоход хэцүү.
Тэгээд ямар ийш тийшээ яваад найз нөхдөдөө яриад хажуудах ханыхаа карьерийг нэр хүндийг унгаагаад байлтай биш хажуугаар нь давхар өөрийнх нь үнцэн гэдэг юм давхар унжидэгтэй. Тэгэхээр нэр хиндэ ярих юм бэ? Үнэхээр л яг тэр мэрэгжлийн тэр сэтгэл зүйчд энэ тэр хүмүүс төр л очтгүй юм бол тийм үсттэй. За дараагийн сонсогчийг авъя. MJ радио холбогдсон байна. Оо тасарчлаа. Өөрөө тасалсан шүү. Хөтлөгч нь таслааг байгаа шүү. Тэгэхээр буцаад ороод ирэх баха. За ер нь болвол за юу гэмээр ч юм бэ? Миний бас нэг эрэгтэй нэг ганц хоёр найзууд маань бас ингээ бие үнэлдэг, бас бусдад ингэж нэг одоо гулгай мулгай массаж хийж агаад ингэж ядаг таашаал өгдөг юм эмэгтэйчүүдтэй холбогдож байсан. Тэгээд нэг үерхжсэн удаанууд ч байдаг. Гэхдээ тэдний хувьд болохоор хэлэхдээ бас л хэцүү шттэ гэсэн тийм үнцгийг ярьж байна лээ. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр сонсогчд маань орж ирээд засарсан юу заяаны хань болж чадах уу? Ийм ойлголт зөв үү? Эсвэл аль эсвэл үнэхээр нөө сурсан зан сураар бааж болохгүй гэдэг чинь байдаг юм байлээ шүү. Нэгэнтэй л тэр замыг сонгочихсон байсан бол тэрнгээрээ явчих юм байлээ штэ гэдэг ч юм уу те. Аль эсвэл сайхан амьдрал болж лээ. Одоо ингээд дундаасаа хөөрхөн хөвгтдээ ч гэдэг юм уу те. Ингээд явж байгаа гэрлөө зөндөл биш тэгээд энэ үнцгүүдээр орж ирээд бас ингээд хоорондоо бид нартай бас ярилцаарай. За дараагийн сонсогчийг авъя. MJ радио холбогдсон байна. Радио гомтрогоо давхар сонсогдсон. За үчи минь. Үчи минь. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Би манай нэг найз тохиолдсон зүйлийг ярив. За сүлжээнд тасраад ах юм. Байна уу? За одоо гайгүй. Гэр бүлийнээ за тасарсан. Дахиад холбогдоод ороод ирээ хөтлөгч нь салгалаа шүү. За уучлаарай. Яг ингээд уул нэг байна уу гэдэг нь орж ирээд дараагийнхаа үгнүүд нь болохоор ингээд тасалдаж орж ирээд байна уучлаарай. Тэгэхээр дараагийнхаа сонсогчд бас боломж олгоод аль эсвэл өөрөө дахиад залгаал ороод ирэх бах тий. За сонсогчийг авъя. MJ радио холбогдсон байна. Арай минь. За үчи минь дээ. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Янз ингээд за сайхан бороо шүрээл гэл. Хаана вэ? Монголд уу? Улаанбаатарт уу? Улаанбаатарын яг наран туулын уртлын замаар явж шүү. Оо ёо ямар гоё юм бэ? Би ч одоо нэг байгууллагаасаа гарч үзээгөө бороо орж байгаа мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм аа. Торчхыг ангаалаад үдэж. Студиэсээ гараа авцгаа байхгүй. Алей хараад хай гэд. За тэгвэл гадаач гоё. Чиг үнэртэд гоё яах юм бэ? Гол сэлвч орё. За тэгье. Ягаад асуухгүй юм бэ надаас? За засарсан юу заяаны хань гэдэг үг үнэн үү? Энэ бол Хотлаа. За яагаад ингэж бодож байгаа? Яаж бас хотлаа юм. За яагаад why? Тэр хүнийг заавал эмчлэхгүй болов. Яг л үгдгийн анх бодог хүн шиг ард амиг татдаг хүн шиг донтолтын бодлого сэтгэл зүйн за эмчлэхгүй болохгүй. Хэлбэ боддог юм. За зүгээр бодоод явж гинөө аль эсвэл өөрт нь тохиолдсон зүйл байгаад байна уу? Надад тийм асуудал байхгүй л те. Би яг тэр шумаар ажилладаг юм байхгүй. За. Яадаг гэсэн үг. Тэр жигмаар ажилладаг гэхээр өөрөө одоо энэ тэнд бие үнэлээд явж байгаа юм биш үсттэй. Жок шүү. Тоглож гин. Тэр жигмаар ажилладаг гэхээр тэгж л бодлоо. Энэ зүгээр үгүй. Би бол дотоо хийж боддог. За. Тэгээд сэтгэл зүгний эмчлэх хэрэгтэй. Өөрийгөө эмчлэх хэрэгтэй. Гол юм сэтгэл зүй. Би боддог. Тэр хүний сэтгэл зүг нь хамгаач юм бол болно. Эмчлэхгүй бол юу гэх юм? Эцэж үгүй саяны ханиг болохгүй шүү дээ. За тэгвэл сэтгэл зүг нь эмчилчих юм бол заяаны хань хийчнэ гэдэг нь үү? Энэ болно. За. Заримдаа гихтэй гэдэг юм аа. Тэгвэл магадлал онлаа төвхтэй бас. Энэ нь бол 10 хүн байхад. Энэ 3 бэл
яаж бодлох тэгээд. За сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Холбогдсон баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За. Манай сонсогч маань жоохон сандарч орж ирэнгүүтээ сандраагаар явчих үгээсэй. Бороо ярьж чи яа надаас асахгүй байгаа даа ингээд. За тэгэхээр ихэнх хүмүүс болохоор за өнөөдрийн холбогдсон бүх сонсогчдоос ингээд сонсохоор тийм үү. Ихэнх хүмүүс нь болохоор за ер нь хэд зөвхөндэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан бол мөн би ийм зүйлийг туулсан үдсэн харин гоё явж гин. Яага болохгүй засарчдгийм байна. За энэ хань хийчдгийм байна гэсэн бас өнцгүүд орж ирээд байна. Дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Холбогдсон байгаа шүү. За дуурдгүй. Салгалаа. Өөрийгөө зүгээр мьютэлсэн байна гэж байх уу сонсогч байна. Зүгээр яг ингээд минут нь секунд нь яваад байгаа байхгүй. Тэгээд дааж холбогдсноо мэдсэнгүй цаанаасаа мьютэлсэн байсан уу мэдгүй яг юу болчихсон. За тэгэхээр манай лайв үзэж байгаа сонсогчид маань энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Энэ талаараас хэлээрээ. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио. Үчимэндээ. За сая өөрөө орж ирэнгүүтээ буцаа гарцсан байсан үгүй юу? Харин гэсэн юм шиг байна. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Яг ийм сэдвэр юм. Би юу яалаа та. Сая сонссон чинь нэг залууд ярьлаа. Тэрийг сонслоо. За ерөнхийдөө засарсан юу заяаны хань гэдэг хэр үнэн бэ? Засарч болдгийм үү аль эсвэл нэгэнтэй л тэр замаар явчихсан хүн байдгийн бол хэцүү дээ нөө сурсан зан сураар боохгүй гэдэг үг үү шүү дээ. Тэгэхээр ямар байр суурьтай? За би бол өөрөө яг засраад хүнтэй суугаагүй. Манай эхнэр гисэн бас засраад надтай суугаагүй. За. Гэхдээ хүний нэг юм байдаг шүү дээ. Ямар юм? Заавал энэ дээр биш. Ийм асуудал дээр биш. Тамхин дээр, архин дээр, мөрөдө тоглоом дээр. Ер нь ийм донтолтын юмнууд дээр үү? Тий. Сурсан юм сураар байхгүй гэж ер нь тэгсэл бодож байна да. За. Тэгэхээр ерөнхийдөө одоо тэр засарсан гэсэн гараад алга болох гэдэг би тэгж бодож байна. Нэг хэсэгтэй гайгүй байж байгаа байхгүй болчих واخ гэж бодож байна уу? Нэг хүн амтан таалагдаад тэгээд нөгөөдөө холбогдоод яваад өгөх байлгүй. Би тэгж бодож байна юм. Эсвэл нэг мөнгө төгрөг хараач юм уу? Өөрт нь тохиолж исэн ямар нэгэн туршлага одоо түүх байна уу аль эсвэл хин нэг найзыг чинь ах дүүнэр чинь дундалж исэн зүйл байна уу? Ястаа байхгүй. Яг ийм юм бол байна. За. Яа бол байсан. Мэддэг байсан тиймэрхүү жоохон яаж хинаашээ. За. Жохоо явдалтай тиймэрхүү хүмүүс бол байсан. За, тэгээд хамт үерхэж нөхөрлөх гэж үзсэн. 10 жил, 20 жил. Дараа ингэж харахад яг хിവэрэж байх юм шиг. Нөгөө зан нь уу? Тий. Тэгээд одоо эхнэр мөхнөртэйгээ суухаас өмнө ганц нэг уусдаг байсан. Нэг охин бас байна. За. Тэгээд ингээ харахаар нөөд ч бас гэр бүлтэй болсон байгаа даа. Гэтэ би уулзаагүй дээ. Гэтэ ясаа? Гэтэ би тэр хүнтэй уулзаагүй дээ. За. Гэтэ бас ингээ найзуудаас харахаар ингээд бас энэ там ингээд яриа бас байгаа дээ. Гэр бүл зохиочоод тэр одоо нөхрөө ч юм уу тэрийг хуураа яваад байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Би болохоор тэр үнтэй бас уулздаг байсан. За. Гэхдээ янз бүр болоогүй. Болохын даван дээр юу болсон юм? Янз бүр болоогүй гэдэг нь ч юу байсан? Уулздаг байсан, учирдаг байсан тоххой. За. Түүнээс нэг тийм нэг гэрт орчлоод болсон бүр залуу да. Тэгээд гэр бүлтэй болоод тэрнээс уулзаагүй байгаад тэгээд нэг мэд Facebook дээр ингээд хараад ирэх юм шүү дээ. Facebook ч амар ухаантай шүү дээ. Таньдаг яадаг болохоор. Facebook ер нь айгүй ухаантай гэж боддог. Яг бол яг ингээд нэг хайлтаар ч юм уу эсвэл бол за бараг л энэ маань энэтэй уулзаж учирч байсан да гэж шууд гаргаад ирж байгаа шүү дээ. Нэг тийм алгоритм бас байдаг баг л та. Байдаг юм шиг лээ.
За тэгээ өөрөөс нь асууя л да. Одоо тэр нэг явдал судалтай гэдсэн хүнтэйгээ өөрөө болохоор ингээ уулзаж учирдаг байсан байна. Тэнгүүтээ хаашаа юм? Танаа найзууд чинь бас уулздаг байсан юм уу? Харин өөрөө надад хийсэн юм л та. Оо зүгээр. Найзууд дунд зүгээр дрифт ирсэн шүү дээ. Нөгөө хинтээ уулзаад. Тэгээд урагшаа явсан маа. За. Хятадтай нэг хот руу. Тэгээд 2-3 хоноод ирсэн мэлээ. Оо за. Тэгээд нөхөрчин байгаа мөнхөр байгаа, хүүхчин байгаа мөнхөр байгаа. Бага тгий яасан гэж байна. Эвээ олчихгоор болж өгвөл нэг сууч санаатай ч үгүй юм уу те залуу хүмүүс юм чи хийн ганц байсан. Тийм учиртай байхгүй. За. За тэгэхээр засарсан юу заяаны хань гэдэг ойлголт бол ер нь бол бас л хэцүү дээ. Хүн чинь тэгээд нэг тийм зантай байвал нэг тийм замаар орсон бол тэгээд ер нь бол тэр занга тавьдгүй юм байна лээ гэсэн үг үү те? Тийм, заавал энэ ор хүнсийн асуудал биш дээ. Бас хулгай яадаг хүн байж болно те. Болно. Гэхдээ өнөөдөр унтлагын өрөөндөө ор хүнжлөл ярина шүү. Ор хүнжлөл ярина. За холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай. За унтлагын өрөөгөөр хулгай ярихгүй манайхан. Унтлагын өрөөн дотор юу алдгийг тэр бүгдийг л ярих юм байгаа. Тэгэхээр ор хүнжлийн асуудал ч гэнэ үү те. Нэмэх 21-ээр яг эрэгтэй эмэгтэй гэсэн хүмүүсийн өнцгүүдийг гаргаж ирнэ. Бас дотн харилцааны одоо талаар бүх одоо бидний мэддэг, чаддаг, сурахыг хүсдэг бүх зүйлүүдийг ярилцдаг нэвтрүүлэг байгаа шүү. За сонсогч аавь. MJL радио холбогдсон байна. Нөгөө нэг тэгээд санаагаа инглишгүй гэдэг залуу юм л да би. Нэг актер үүргээ андарсандаа гарсан юм тийм асуудал шүү. За. Энэ асуудал бас зөвхөн юу гэдгийг хүүсийн ялган дээр эрэгтэй бас хүмүүс байгаа шүү. Заавал юу гэдгийг бүсгүүчүүд дээр гэж яг холбогдож орж ирээд холбогдож орж ирж байгаа сонсогчд маань болохоор ирчүүд байгаа болохоор өөрсдийнх нь түүхийг ингэж хуваалцаж таарад байна л да. Түүнээс нэг гендрийн ялгаа байхгүй. Энэ бол Монгол олон үгтэй боломж авах сайн залуу ярьж штэ. Одоо яг эдвэртэй ажиллаж байгаа бидний насны нэг 45 хүрсэн гэдэг байшраа алсан ингээд боломж байхгүй. Ягаад гэвэл бид нар Исэнд доо хүнд л ярьж штэ. Тэр үгүй юм зөвхөн ухаан амтаа газар бол үнэхээр боломж байхгүй. Ахаад үгүй. Дахта хүмүүс бороор аваад. Энэ нөгөө хөштэй гэл. Тэгээд бас нэг юм сөрөг асуудал байна. Зөв. За. Ахаж ингэж өргөж зүгээр яриараа. За, холбогдсон баярлалаа. Өчиг сайхан өнгөргөрөө. За тэгэхээр би сая нэг юм толгойд орж ирээд гараа явчих шиг болгоё. Халиукан зүгээр л ингээл амар ойрхон ухаан санаа манаа төвлөрөл гэх юм одоо нэг юмыг айгу хурдан мартдаг болчихжээ. Нэг юм онгой байдаг да. Юу гэдэг лээ? Найз нь ингээд хань ижилтэй болсон шүү дээ. Их нэртэй болсон одоо хинч гэдгийг уянгаатай танилцсан гэдгсэн чинь нөгөө яа юу гэдэг шиг тэгэхээр санаа зовоод дараа нь найзтайгаа өөр нэг найз уулзсан найз нэг яатаа сууж байгаа гэсэн чинь уянгаа юу гэдэг шиг ягаад ч юм энэ онгоо яг ингэж бууж авч ирлээ. Одоо сонсогч аахгүй ягаад гэвэл яг нэвтрүүлгийн цаг маань өндөрлөх болсон байна. Тэгэхээр манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өнөөдөр одоо хосуудад тохиолддог буюу яг ингээд гэр бүл болсон хосоор амьдарч байгаа хүмүүс тулгарч байгаа асуудлыг хөндөж ярьж байгаа. Тэгээ ярьсан сэдв маань засарсан юу заяаны хань гэж үнэхээр засардгүй эсвэл бол яг сурсан одоо занг сураар байхгүй гэдгээр байдгүй гэдэг сэдвээр явлаа. Тэгээд холбогдож орж ирсэн сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд сонслоо. Бас өөр өнцөг орж ирж байгаад бас нилээн бид нэр сонсож авлаа шүү. Тэгээд лайв үзэж байгаа комент бичсэн болон оролцсон бас лайк, шеэр зүрх бүгдийг нь ингээд харамгүй
илгээсэн сонсогч нартаа, унтлагын өрөөнийхөө бүх сайхан сонсогч нартаа маш их баярлалаа. Ингээд өнөөдөр бол 5 дахын орой. Тэгэхээр одоо бид нар тагсан бүтэнсээ ингээд амралтын өдрүүд байна. Манай унтлагын өрөөний сайхнууд маань бүгдээрээ сайхан амарцгаагаад амралтын өдрөөрөө гой байцгаагаад ороод ирээрээ. Тэгээд хөтлөгч халиукад байгаа нэгтгэн оройныхоо унтлагын өрөө болон бусад элдв шипи таатай ярин нэвтрүүлгээр уулзнаа. Тэгэхээр бүгдээрээ сайхан амарцгаагаараа баяртай манайхаа Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3